Энийг сургууль. Тийм хүүхд мэйстэй ирсэн байсан. Тэгсэн. Одоо бид нар чинь ажиглалтай ажиллах баталгаагүй болохоор 10 цан дуусах ирэхгүй байна. Яагаад баталгаагүй болохоор хормын баталгаа юу? Тий. Нөгөө хоёр хормын баталгаатай юм шүү дээ. Тийм болохоор 10 санаар ямар ч юм хариу цээр байхгүй шүү дээ. Тийм баталгаагүй уусар ч мосмоо шашинтай уусар яг 10 санаар бодоод өөрөө ойлгож байгаа хамтран амьд уусаад байна шүү дээ. Эдгээр ч бүр 20-тай байдаг байхгүй. 20-тай? Тийм бүр манайхаар бол ясак гэдэг юу гэдэг вэ шүү дээ. Манайхаар юу гэдэг лээ? Бүр болохгүй одоо муу ял гэсэн утгатай байдаг шүү дээ. Муу яраа. Яа одоо юу гэж тайлбарлах юм бэ? Одоо бүр өөр улсын хүнтэй унтаж өгдөх муу яр гэж юу? Үгүй яг 10 санда. Энэ баяраараа нөгөө л үлдэж болохгүй. Муу муухай юм хийж болохгүй. Тэжил хэлэх гээд байхгүй. Нөгөө муу муухай үйлдэл хийж болохгүй. Нэг өсөндөө тийм бүр юутай нэлээд шашинда. Баталгаатай гэрүүдэг. Зөв зөв. Тийм баталгаагүй тийм болохоор муу муухай нэг үлдэж болохгүй. Нөхөртний муу муухай яс масын хийж болохгүй гэж хэлдэг шүү дээ. Тийм болохоор чинь бас хормын ийдсэн баталгаатай хүмүүс бол болдог гэж байна. Тийм ихнэр нөхөр юм чинь. Тэр нөхөр үгүй яг бэлгээ арцсан ч орж болно. Гадны улс чинь болохоор ингээд шашинда тийм орж болдгоо нүг сутгатай байдаг. Ишнэ удсан ч гэсэн аюу удсан ч гэсэн ихнэр нөхөр биш. Яг албан ёсны баталгаа байхгүй. Жишээ утгатай байхгүй. Тэр тараа өрөөнд раагч томшиг бас чаажууд нь бас түүхтэй яриад гарна. Тэр түүх хүнтэй юм л хөөж болгосон. Та эдгээр шашныг шүтдэг үү? Тийм. Шашин Монгол хүнд юу ахгүй нөө? Тийм хүн хүндээ тусч 20 морой юм янз бүр байхгүй нөө? Би өмнө нь эдгээр шашинтай үедээ таарч байгаа юм. Тэгээд эдгээр шашны талаар энэ ойлгох мэдгүй багтаалаа. Эдгээр шашин айгу гоё шүү дээ. Одоо яг хамаа мохоо хийж болохгүй нүгэл үлдэж болохгүй, хутаа ярьж болохгүй, хутаа ярьж болохгүй. Ариун цагаан ямар их юм байна юусэн эдгээр шүү дээ. Ер нь аль болохонд тийм байдаг та. Манай Монгол шарын шашин тийм байдаг шүү дээ. Муу мохоо хийж болохгүй, хутаа ярьж болохгүй гэдэг адгийн нацах юм. Тэгээд ерөөсөө өрн байгуул тийм юу таа шүү дээ. Энийг бол тийм асуу ясуртны үед ч гэсэн бас айгу гоё авч явдаг гэж байна. Тэгээд энэ шашин шүтээд хэр удажээ? Би бол бараг одоо 9 жил болж шүү дээ. Тийм үү? Тийм. Монголд эдний шашны сүмүүд байдаг тийм. Аа Монголд байсан сүмүүдээр орж ирсэн үү? Надад Монголд яг ийм юу байхгүй. За надад нэр казак үү шүү дээ. Тэдний юм ерөнхийдөө ажим бол өөр өөр. Яг айдсан шүү дээ. Тэгээд казакийн болохоор адууны мацах идээд идэг байхгүй. Тийм. Эднийх нь болохоор адууны мацах тийм шүү дээ. Тэгээд бусад яг юу юм бэ? Айдсан энэ шүү. Адуу яагаад идэггүй? Идэггүй шүү дээ. Яг юм. Хоройт одоо манайхаар болохоор усан цүү идэггүй гэж ярьдаг шүү. Манайхаар усан цүү идэггүй энтергээд идэгдэг шүү. Тэрүүн шиг бас. Усан цүү тус хэлгэн юм. Яг тэрүүн шиг ерөнхийдөө одоо юу чинь. Та аль таан тоолох гэж байна. Би нэгд нь муудаа хашаад. Яа, тэр фэстер тэр баахан эдгийн шашны тэр зургууд байгаа нь харж нэг эдгийн шашныг шүтдэг юм баг гэж.
Тэгээд ер нь монголчууд эдгэрийн шашны талаар нь ойлголт их багтаа байдаг шүү дээ. Ер нь юу ч мэдэхгүй шүү дээ. Тэгээд эдгээр юм шашинтай юм монгол үндэстэн тааруул юм сум асуух нь сайн ямар хөө байдг юм бол яа гэдэг юм. Ер нь айгүй тийм муухай буруу дамаас айгүй яаж юм хасаалж юм. Дандаа тэгэхээр нөө сүннит нөө шийд нөө. Сүннит нөө шийд нөө. Сүннит. Одоо энэ хэрэг одоо энэ аммасан баяраар хэдэн мянган тэрбум хөрөнгөтэй байна. Хөрөнгөний дэвч дөрөвний нэгийг одоо манайхтай өгөх юм. Өгдөгш. Хөөх юм Монгол ламрыг хүмүүс өргөл байцаавлаа юм авлаа гэж тэгээд идэг. Гэхдээ дэлхийн бүх шашин өргөл өгдөг. Энэ өргөл өгдөг нь болохоор нэг хоосон ядуу юм уу, үлдэн зэлний усууд одоо бүр жил барих тогтцоо. Энэ жил ядуу усууд их юм ядуу. Эдгээр 29 цалин заавал өгнө. 27 байсан. Заавал өгнөгээд энэ чинь яг Монголын шашинд бол өгөхгүй байсан ч болно. Энд болохоор яг хүчээр заавал өгнө гэх хүчээр. Өөрсдөө болохоор инком мусманууд болохоор одоо би өгөх ёстой гэдэг байна. Өөрсдөө өгөхгүй ч гэсэн байна. Тэгээ өөрийнхөө шашин дээр Монгол бас нэг өгнө. Есүсийн нэг сүм байдаг. Тэр сүм надад хамт ажиллажсэн. Тэр Есүс чинь бас орхон очихлоо юм уу гэж юм. Энэ үеийн орхож ирсэн. Тэр хамт ажиллажсэн хүүхэн тэр Есүсийн сүмд явдаг гэжсэн байхгүй. Тэгээд тэрнээс чи мөнгө өгдөг үү гэсэн чи цалингийнхаа 10% өгдөг гэж хэлчихсэн байхгүй. Яасан тэр Есүс өгдөг